нас барчихсан ш таахаа гэсэн. Чи тэр үед Сайн байцгаана уу эзэгтэй өнөөдрийн сэдвээ давтаа мэрл. Одоо ахтаа туслаач Румыг олох хэрэгтэй байна. Бидний замд Глен гэж шийдсэн саад болох байх явтын. Рейл сонирн болоод яахаа мэдэхгүй суужсэн Глен хүрээд ирдэг. Тэгсэн Рейл манай хүнийг өчөхгүй завж. Ямар өвч юм бэ? Альберт чөлөөтэй юу болж байгааг харахад аюултай хүүгэж төлөвлөлттэй болсныг ойлгож баярлаад яваад өгчдөг. Систем буудлын руугаа орж явхад шил хаграх чимээ өнөөдөр би Roblox тоглож байна. Дүр зураг өгтөнө. Шоконд ороод байж ил Рейл Румыг аваад зүгтаачдаг. Нэг удалгүй Альберт Гленийг тэрсэн хүрээд ирсэн. Систем яагаад ингэж вэ гэд өөлж майлаад боо юм болно. Одоо өөлөх цаг биш. Хоёулаа манагаа нийлүүлж цагаан шид гарах хэрэгтэй байна гэд тайлбарлаж ирсэн. Глен амьсгалахаа болчтой. Альберт гээс цагаан шид гаргаж эхлэх системийг хиймэл амьсгаа хийгэж тушаалаа. Хэдэн өдрийн дараа Глен ухаан ороход систем хажууд нь суугаагаар унтчихлаа. Румыг барьцаалагдсныг мэдээд маш их уурлаж шууд л Альбертыг буруутгадаг. Нилээ муудалж байгаа Альберт манай хүнийг зөхиод авдیں۔ Хил сураггүй алга болсны чинь шагнал гэснээр хоёулаа овоо тавьшиж Румыг Рейл хоёрыг аврахаар тохиолдсон. Тэгсэн алхимийн лабын захирал гарч Рейлийн хуурамч ах нөгөө аюултай хүүхэн хоёрыг хамсаатан байдیں۔ Энэ хэд Румигийн шидийг ашиглаж үгснийг амжуулах төслөө хэрэгжүүлэх гээд байгаа гинэ. Альберт аюултай хүүхэнтэй тулдж байхдаа байршил илрүүлдэг төхөөрөмж суулгацсан учраас манай хоёр дорхноо олоод очисон ч захиралгүй ямаан толгойд домгийн амьтдаа уртаас нь дайруулж байна. Глен Альберт хоёр яг л хуучин цагийг шиг хамтарч шийд гаргах тэднийг юу ч үгүй болгоход Заки ах бүр уурлаж авраг мангас болоод хувирчдаг шүү. Альберт тулдгаар үлдэж Глен Румыг олоод очиход Рейл ахтайгаа хамгаалж илгүй яах вэ? Наадах чинь чиний ах биш ээ. Хуурамч хуулбар гэж хичнээн тайлбарлаж гэлтрээд унчлаа. Хүсэхгүй дайраад байна. Нилээн ятгаад нэмэргүй болохоор Рейл нэрийг нь санах гэж чадахгүй. Толгой аимшиггүйгасаа энэ боломжийг ашиглаж Глен Рейлийг хаалтуулдаг. Зэрэгснийхаа дараа өөрийгөө нэгэн эрдэмтний дүүгийн генээр бүтээгдсэн хиймэл хүн гэдгээ санаж эхэлв. Рейлийн нэр нь хүртэл дахин амьлуулах төслийн нэрийг товчилсан хэлбэр байлаа. Глен анх Рейлийг лабораториуд болжсэн юм билээ. Одоо Рейлийн ах байгаагаар дахин амьлуулах төслийг эхлүүлж исэн эрдэмтдийн нэг нь байдаг. Лабораторид үүссэн клон хүмүүстэй Глен Рейл хоёрыг устгахыг тушаана. Нэг клон Рейл руу дайрч ирэл яг сэлэмдэх гэхэд Глен хамгаалж амийн байгаа бот. Ирэхгүй. Энэ тухайн орж тулах. Манай хоёр бүх клонуудыг устгаж чадлаа. Глен буугаад тулгаад нөгөө хурамч ахыг нь боодох нь гэтэл зохиод нь гаачна. Ингээд бүгд амьд мэнд буцаж ирэхэд системд эндүү их баярлсандаа уйлаал байдаг. Маргааш нь бүгд далайн эрэг дээр хандлаа тоглож аваад буцна. Систем Рейлийг авчирхад аав ээж нь маш найрсгаар хүлээж энэ паркор л үнэхээр easy юм бэ. Эндээ бие барьж исэн ч гэрийнх нь эерэг халуун татны уур амьсгалд тайвшраад л явж. Систем номын санд сууж идэл Глен хурч ирээд амиг минь аварсанд баярлаа гэсэн. Нөгөө хиймэл амьсгал хийснээ бодоод нүүр нь амар улаачтай. Энийг яадаг нарыг. Рейл Руме хоёрыг системийг харангуйта энэ багшгүйт юм ярьж хүүхэд зовоосон байна гэж бодоод сэлмээ суглаа дайрна. Манай хүн үгүй буруу ойлгоод байна гэж хашгираад хар хурдаараа цуглааж байгаад гараараа хөгж манай болтуулангуудаа өөрийгөө Йос гэдэг зочин багш системийн сүйт залуу гэж танилцуулна. Багтаа тоглож байхдаа энэ бол үнэхээр easy. тоглоомоор ярьжсэн юм шиг байгаа. Би тэндээс хүн гарч ирж байна гэж харлаа. Чадвараараа сурагчдыг нь жинхэнэ ангаалгана. Манай хүнч дургуйн хурцсан сууж идэг. Дараах нь системийн гадуур алхахыг гэж ураад явж ийснэ гинэд гэрлэг санал тавихад манай хэд нууцаар харцсан л зөксөж ялаа. Системч татгалзаж би өвөөгийнхөө тэнгэрийн орд хүрэх мөрөөдлийг нь биелүүлэх ёстой гэдэг. Яос тэрийг сонсоход тийм утгагүй юм хийж яагаад. Энэ зүгээр паркор нь үе шиг байна гэлт юм уу? Танаа өвөөч тийм дэмий юм сонирхдаггүй байсан бол карьер нь хамаагүй илүү байх байсан даа гэдэг. Төрүүлгээ паркортлоо. Ийм хүндлэлгүй бүдүүлэг байгаад нь систем хийж байна. Бууж ирэнгүүтээ цагаан мөр миний сүйт бүсгүй. Чи одоо бууж өгөө хөшөө гэлээ. Нөгөөг нь юу гэж тийм хурдан бууж өгөө. Тэгсэн манай хүн Бэйлигээ тайлж хидэл дуэл дуудана.
Оройн Альберттай уулзахад хайртай эмэгтэй чинь биш л бол дуэл энтерт орж яад гэсэн манай хүн нээх тоохгүй. Яах гэж намайг дуудсан л гэж. Сахиусан тэнгэрийн нутаг гээд мансууруулах бодис манай хот руу нууцаар орж ирээд байх шиг байна гэсэн Клембур гайхна. Тэр чинь устсан бодис биш юм уу гээл. Манай хүн өнгөрсөн дурсамжаа бодцоон гэрлүүг алхаж явахдаа Сара гээд эмэгтэйг Систинтэй маш төстэй болохыг нь гинэт ухаарна. Яг энэ үед нь Леос нэг нууцлаг хүнтэй уулзаж бүх зүйл төлөвлөсний дагуу явж байгааг хэлдэг. Маргааш нь манай хэдийн дуэл хэлэхэд бараг жижиг хэмжээний дайн шиг зохион байгуулалттай юм болж 3 цаг тултан гинэ. Лео ангийнхандаа нэлээд өндөр түвшний цэргийн шид заагаад өгсөн тодорхой болно. Гленни ангийнхаач ошига тактикийг ашиглаж тэднээс дутхгүй гэдгийг харуулаад байлаа. Баахан профессорууд ирээд бөөнөр ажигласан тактик энтер яриад Леослаг уулан дээрээс ангиа удирдсан байжсэн чинь гинэт гарч ирсэн ээ. Ха. Чаддсан бол хурч ирээд миний толгойг авах гингүүтэй ойрог өгөөд орчтیں۔ Клембур фронтод тулж бариад авъя гэж нөгөө хэд нь араас нь хөөсөн чинь өргөх тавьсан байдаг. Нүхнийх нь хамсар дээр ирсэн ээ. Амар инээж энтер үнэн мэрэгчлийн бус тулдаг наас. Үргэлжлүүлэн байлцаад цаг дуусах хоёр багийг тэнцсэн гэж байна. Яа, бацаа талцлаа. Леосын ангид энэ тэнцүү тулдаж чадсан амар багталтай байдаг. Леостын сурагчтай загнаж уурлаад сүйд. Ялалт ялагдаад хариуцлага хүлээх нь командлагч өөрөг бистэй. Яа, дахиад баригдлаа. Лен яаж дутгав? Леос бүр дэмжиж би системийг чамшиг юмд алдаж чадахгүй. Дахин нэгэн эсрэг нэг дуэл хий гэж шүү. Тэшээ зогтох юм шүү. Лен тэгсэн бич бас баян эмэгтэйтэй гэрлэг боломж авмаар байсан. Систем уурлаад алгатаад автیں۔ Тэгээгүй нэрээ. Ямар хурдан юм. Хоёр ярилцаад ойлголцож шалтгаан явуу. Шүн болсон хаан Лен ганцаараа ярьсан л цагаан муурыг уурлуулсан. Гэхдээ тэрэн дээр үстэй тэ Сара гэд эртээд бодоод байсан эмэгтэйхээ нэрийг нь хэлсэн чинь систем ард нь ирсэн байдیں۔ Сара гэж хийн гэж асууж байна. Сара тоо маш адилхан гэснээр Лен нэг түүх ярьж эхэлнэ. Ээж хэдэнд итгэдэг нэг тэнэг байж. Тэгээд хойлж өрн сахиулдаг супер шиттэн болохыг мөрөөдөж хамаг чадлаараа хичээ эзэн хааны харимд орсон. Яах ёстой вэ? Аим шигт дайн тулаан үзэж хэтэрхийх цус асрахыг харсан учраас дурлаад байсан ичидээ өөрийгөө ч үзэн ядах болсон. Гэхдээ л хажууд нь Сара үргэлж дэмждэг байсан учраас өсөл мөрөөдлөө орхиогүй гэхэд систем багшаа наад дүүгч гэл асуух гэсэн. Тэгээд нэг тулаанд нөгөө тэнийг залуу Сарагаа хамгаалж чадалгүй гүйлчдэг. Тэр өдрөөс хойш амьдрал нь ямар ч утга учиргүй болж ичидийн талаар бодохыг ч хүсэхгүй болсон гэж ярина. За нөгөө тэгж гараад ирлээ. Мөрөөдлийг дагаж чадаагүй болохоор чинийхийг хамгаалах гэсэн ч юм. Эсвэл Сарагийн өмнө гимээ цайруулах гэж байгаа юм мэдгүй байна. Ямар ч байсан Леос мөрөөдлийг ч үнэхээр санагдана. Леосгүй бүх яриаг нь сонссон байж гиснэ. Судлаачийн өөр хідэн нууц мэдээлэл олж үзсэн. Манай хүний код нэрийг нь манай гэдэг байсан билээ. Кленчний хот сонирн болоод амаа татаад явж үзэх гэсэн. Шамшиг бүүдэн цус далуурч нь багш болох их байхгүй билээ. Дууг явж үзгэсэн баха. Маргаашийн дуэлийг хүлээлгүй энд үзчих юм бол гэж. Байна уу? Хөвчнө. Ясав. Аа. Сая мөнгөлөг залглаа л ээжтэйгээ. Тэгээ маргааш авт нөгөө машины уралдаан болно гээд